Сайн байцгаана уу хүн төлөвчтэй. Өнөөдөр бүгдээрээ Хятад улсын тухай ярина. Монгол улс хоёр хөрштэй. Хоёулангийн бид адилхан хэмжээнд ойлгож байна уу? Тэгж яаж харж байна? Олон нийтийн ерөнхий мэдлэг ямар байна? Энэ бүхэн тус болох зорилгоор өнөөдрийн ярилцлага болж байна. Хятад судлаач, олон улсын судлалын доктор та бүхний зурагтаар бас сайн таних мэдэх болсон. Ноён Хорлоогийн Баатар хүүтэй ярилцж байна. Хорлоогийн Баатар хүү Хятад судлаач, олон улс судлалын доктор. Бүгд найрамдах Хятад ард улсын Түүн санхүү эдийн засгийн сургуульд эдийн засагч мэргэжлэр Хүмүүнлэгийн ухааны их сургууль олон улс судлалын докторийн зэрэг хамгаалсан. 2024 оноос ухааны шинжлэх ухааны технологийн их сургуулийн зочин профессор. Бүгд найрамдах Хятад ард улсын олон улсын синхрон орчуулагчдын сургаалт, нэг бүс нэг зам санаачлагын олон улсын Хятад судлаачдын сургаалт, Шанхай хамтын ажиллагааны байгууллагын удирдах ажилтны олон улсын сургаалтанд хамрагдаж мэргэжил дэвшлүүлсэн. Монгол, Хятад, улс төр, эдийн засаг, нийгмийн харилцаа, Хятад судлалын чиглэлээр нэг сэдвт болон орчуулгын Хятадыг ойлгох түлхүүрэг, төр улсыг засах тухай. Ард түмний ерөнхий сайд Joy Enlai, Дэн Сяопин, Улаанхүү, ядуурлаас ангижруулахгүй, нэг бүс, нэг зам санаачлага, бидний мэдэх хийгээд, эс мэдэх Монгол Хятадын найрамдал. Монгол Хятадын биеийн тамир спортын харилцааны түүх зэрэг 23 ном хэвлүүлж 5 баримтат кинонд зөвлөх болон зохиолчоор ажилласан. Докторийн судалгааны сэдэв Монгол Хятадын хөлийн шугамыг эцэслэн тогтоосон улс төр дипломатын шийдэл. 2019 онд бүгд найрамдах Хятад ард улсын найрамд долоодонгоор шагнагдсан. King Tower Apartment богдуул цэцэрлэг түрээлэн төлдөх үзмжид харуулцтай. Дэлхийн шилдэг брэндүүдээр тоногдсон төгс хийцлэлтэй. Бүх төрлийн хэрэгцээг хангах хотгон доторх үйлчлэгийг зогслоосон King Tower Apartment. 6 дугаар ээлжийн орон сууцанда та бүхнийг урьж байна. За сайн байна уу та? За баярлалаа. Танд бол эрхэм үзэгчдэд энэ өдрийн мэнд төвшүүлье. Хоёулаа шүү дээ. Та ингээд ер нь бол энэ 2000 оноос эхлээд Хятадтай холбоотой ямар нэг хэмжээгээр яваад энэ чиглэлээр докторийн зэрэг хамгаалсан. Тэгээ таны сэдвийг сони юм байлээ. Энэ Монгол Хятадын хөлийн шугамын эцэслэн тогтоосон улс төр дипломатын шийдлийгээд хүн болгон бүрэн мэддэггүй. Тэгэхдээ Монгол улсын орчин үеийн Монгол улсын түүхэнд маш том түүхэн алхам болсон. Ер нь одоо нүүбийн 190-д орноос чинь яг хөршүүдтэйгээ ямар ч одоо маргаангүйгээр хилээ тогтооцсон улсууд нь цөөхөн юм байна шүү дээ. Тэг тэр улсынх нь нэг нь бид нар. Тэгэхээр та бүхэн Монгол Хятад улсын тэр хил тогтоосон явцын тухай та бол одоо судлаад докторийн зэрэг хамгаалсан хүн байгаа. Энэ процесс хизээ хэлсэн. Ер нь энэ харилцааны яг хэдх үеэс эхлээд тийм асуудал тавигдсан. Жишээлбэл одоо бүгд найрамдах Хятад улс бол Монгол улсыг 49 онд эхлээд манайх хүлээн зөвшөөрсөн байлээ шүү дээ. Тэгээд ингэсэн яг энэс эхлээд ярьж өгөөч. За баярлалаа. Маш сонирхолтой асуулт байлаа. Ер нь энэ Төв Азийн өндөрлөгт энэ Монголын уудам тал нутагт бидний өвөг дээдэс оныг дамжиж 100-ыг хилээж энд оршин амьдарч ирэхдээ мэдээж өөрийн хөрш энэ Хятад үндэстэнгүүтээ бид үндсэндээ олон зуун жил бид нүүр тулж, хаяа нээлж, ханаан ширлж, оршиж ирсэн. Энэ ингээд түүхийн үчлийг аваад үзэхээр ер нь энэ нүүдэлчин монголчууд бид суурьшмал соёл иргэншилтэй дотор газрын Хятад иргэдийн хооронд болсон олон түүхэн үйл явдлууд явж дахиад энэ хил хязгаар гэдэг зүйл дээр тулж ирдэг. Орчин цагийн Монгол Хятадын харилцааны түүхэн үйл явдлыг саяын таны өгүүлсэн 49 оноос аваад үзэхээр 49 оны 10 дугаар сарын 6-нд бүгд найрамдах Монгол ард улсын ардын засгийн газрын ерөнхий сайд бөгөөд гадаад яамны сайд Хорлоогийн Чой улсангийн албан тоот шинэ байгуулсан бүгд найрамдах Хятад улсыг хүлээн зөвшөөрөх тухайд албан тоот явсан. Тэгэхдээ их сонирхолтой шууд Бээжин рүү явах боломжгүй. Тухайн үед харилцсан элчин сайдын байгаагүй учраас энэ албан тоот эхлээ Москва явсан.
Москвад Хятад улсын хэргийг төр хамаарагч гэж хүн байсан. Үүгээр дамжаад дараа нь Хятадд очоод за тэгээд тухайн үеийн Хятадын ардын засгийн газрын ерөнхий сайд Жон Лагийн гарын үсэгтэй харилцсан хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоож элчин сайдаа солилцож элчин сайдын яамдаа байгуулах тухай ийм албан тоод 10 дугаар сарын 6-нд ирсэн. За ингэж энэ орчин цагийн Монгол улсын бүгд найрамд Хятад улсын хоорондын дипломат харилцаа аль биесээр тогтож саяын таны таавал зөв ажилласан байна. Эхэлж Монгол улсын талаас хүлээн зөвшөөрөөд. За ингээд 10 хоногийн туулсан шалтгаан нь тэр албан тоод ингээд тойрж авсан баг. За ингээд 20 дугаар зууны Монгол улсын түүхэнд хамгийн анхны гадаадын төр засгийн газрын тэргүүний айлчил бол айлчлал гэд Монгол улсын нутагт хэн хөл тавьж вэ гэхээр 1952 оны 19-р сарын 22-ны өдөр энэ Хятад улсын ерөнхий сайд Жон Лай Улаанбаатарт бас цаг гаруй саатаад явсан байдаг. За тэгээд дараа нь шинэ Хятад улс байгуулагдсны дараа мөн 52 оны 9-р сарын 27-нд үүнээс 5 хоногийн дараа манай ерөнхий сайд Цэдэнбол Хятад улсад анхны айлчлал хийсэн нь бол шинэ Хятад улс байгуулсан дараа анхны гадаадын төрийн тэргүүн бол манай Цэдэнбол дараа айлчилсан бас анхны. Ингээд хоёр улсын хооронд улс төр эдийн засаг соёлын хамтын ажиллагааны гэрээ байгуулагдах энэ хоёр улсын үндсэн суурь тавигдсан. Гэхдээ тухайн үед социализмын энэ их гэр бүлийн хүрээнд бид оршин тогтнож энэ юуны Азийн за дээрэс нь Дорнот Европын улс орнуудын энэ хооронд мэдээж бүрэн тусгаар тогтносон улс байлаач гэсэн хөлийн асуудал бол шийдэгдээгүй явсаар ирсэн. Энэ талд Монгол улсын талаас нэлээд тийм идэвхтэй санаачлагуудыг тухайн үеийн манай агуу дипломатчдад олонтоо Хятадын талд тавиад за ингээд 1957 онд засгийн газрын шийдвэр гарч энэ хоёр улсын хооронд дипломат хөлийн асуудлыг эцэслэн шийдъя гэсэн зүйлс. Яагаад гэвэл энэ сүүлдээ эдийн засгийн нийгмийн хөгжөөд ирэхээр хөлийн бус нутагтаар маргаан тийм харилцан зорчлтын асуудлаас шалтгаалаад ийм маргаан үүсэх зөндөө цөөнгөө тохиолдол байсан учраас хөлийг тогтооё гэдэг. Ингээд 58 оноос эхэлсэн үйл явдал 57 оноос эхлээд 58 онд засгийн газрын комисс байгуулагдаад моломж юмц дарга өдр удирдаад явж байсан боловч бас зогсонг харьцангуй Хятадын талаас заримдаа манай талаас шалтгаалаад зогсонг яваад за ингээд 1960 оноос энэ эргэж сэргээд за тэгээд энэ хоёр талын хөлийн гэрээг байгуулах Монголын талын одоо хөлийн комисс байгуулагдаж за тэгээд Хятадын талаас мөн энэ комисс 1960 оны сүүлчээр байгуулагдаад 61 онд бас жоохон ажил зогсон байсан. Мэдээж тухайн үеийн геополитикийн нөхцөл байдал Дорнот Европт болсон хямрал бол нөлөөлсөн. За тэгээд 1962 оноос эхлээд энэ үйл явдал бол нэлээд энийг төрөвчлөхийг бол манай тухайн үеийн нам төрийн удирдлага тухайлбал намын тоорны 1-р нарийн бичгийн дарга Цэдэнболын тушаалаар энэ комиссийг дахиж шинээр бүрдүүлээд за тэгээд тухайн нам тоорны нарийн бичгийн дарга Сосрором сайдын ахалсан энэ комисс бол маш богино хугацаанд үндсэндээ хагас жилийн хугацаанд ажиллаж Хятад улсын талтай хүнд хэлцээрийг амжилттай хийж Монгол Хятадын хөлийн өнөөгийн дүр төрхийг бий болгосон. Үндсэндээ нэлээд олон хөлийн участкуудаар маргаантай харилцсан маргаантай байсан. Энэ маргаантай асуудлуудыг шийдвэрлэхийн тулд 4-5 сарын хугацаанд энэ хилцээ Улаанбаатарт за мөн Бээжинд 3 удаагийн хоёр талын хамтарсан хуралдаанууд явагдаж. Тэгээ өнөөгийн Монгол Хятад улсыг заагалж байгаа хөлийн шугамын 4709 км энэ хил тогтсон нь бол үндсэндээ 20 дугаар зууны Монгол улсын түүхэнд алтан үсгээр тэмдэглэгдэн үлдэх Монгол улсын тусгаар тогтнол өнөөгийн энх цагийн одоо аз жаргалтай амьдралыг бэхжүүлэх үндэс суурь Монгол Хятадын өнөөгийн түвшинд хүрсэн энэ иж бүрэн стратегийн түншлэлийн суурийн суурь зүйл бол энэ. За тийм ч утгаараа энэ хөлийн гэрээг 62 оны 12 дугаар сарын 26-нд Бээжинд байгуулад. За үүний дараа 63 онд яг тухайн газар дээр нь очиж хөлийн багнуудыг босгоод. За тэгээд тухайн үеийн одоо дэлхийн улс төр геополитикийн нөхцөл байдлаа бол бас цөөнгөө удаа хойшлогдож тухайлбал одоо
Бүгд найрамд хятад улс нэгдсэн үндэсний байгууллагын гишүүнээр албан ёсоор элсгийг хүлээж байж 71 онд айл элсээд ингээд 75 онд нэгдсэн үндэсний байгууллагт бүртгүүлснээр энэ бол олон улсын эрх зүйн хувьд бүртгэгдсэн дэлхийн маш том дэлхийд дөрөвт орох энх тайвны хил болж тогтсон ийм чухал зүйл. Тэгэхээр нүүбд чинь Тайван чинь бүгд найрамд хятад улс гэдээ орчиход байсан тийм ээ. Тэгээд бүгд найрамд хятад ард улс байгуулагдсныхаа дараа бүртгүүлэхтэй зэрэг нүүб дээр бас бус орнууд блоктоод ингээд олон жил явцсан шүү дээ. Тэгээ баг байгуулагдсанаас 20 хэдэн жилийн дараа арайч бүгд найрамд хятад улс байгуулагдаад тэгээ Тайван яасан. Тэгээд 71 оны 10 дугаар сард энэ хятад бүгд найрамд хятад улс нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн бөгөөд аюулгүй зүйлийн байнгын гишүүнээр элснээр одоо энэ Гоминданы хятад бол бүрэн нүүбийн энэ системээс гараад тэгсэн учраас нүүбийн зүгээс ямар нэгэн маргаангүй тохиолдолд бүртгэнэ гэж энэ заалт бол ингээд Монгол Хятадын хилийн гэрээний заалт бол хойш яваад явсан. Одоо тань сонирхолоход тухайн зөвлөлт буюу Монгол Оросын хил одоо хүртэл нэг бүртгүүлэг л явж байгаа. Бид 1958 76 онуудад хилийн гэрээгээ байгуулсан. Одоо 1988 оноос эхлээ 2000 онд дууссан тэр алдарт анхны удаагийн хамтран шалгах ажил дууссан ч гэсэн одоо 2024 23 онуудад хоёр дахь удаагийн хамтран шалгах ажил хийсэн ч гэсэн одоогор Монгол Оросын буюу Монгол улсын хойд хил нэгдсэн үндэсний бүртгүүлэг л явж байгаа. Бүртгүүлэг байгаа. За. Энд ч одоо ямар ч маргаангүй бүртгүүлсэн гэж яриад байсан бас тутуу байгаа юм байна. Тэгээ энэ Монгол хятадын хил болвол дэлтүрүүд уртлаа дэлхий дээр дөрөвт орох хил. Энэ хил энх тайван байна гэдэг бол Монгол Хятадын харилцаанд ч нэн чухал бүс нутгийн одоо энх тайвны сахин хамгаалж байгаа энэ зүйлд ч маш чухал. Дээрээс нь Монгол Хятад улсын хувьд Монгол Хятадын хил амар тайван байна гэдэг бол тэдний аюулгүй байдалд маш чухал зүйл. За ингээд 62 он гэхэд хоёр улс гэрээнд зураад баталгаажуулаад хоёр улс тэрийг бүртгүүлэхдээ 71 онд Хятад улс ардчилсан бүгд найрамд хятад улс нүүбийн гишүүн болмогдсон нүүбд бүртгүүлээд ингээ баталгаатай болжээ гэж. Тэгээд 1982 онд за дээрээс 82-оос 84 2002-оос 2004 онуудад хоёр удаагийн хамтран шалгах газар дээр хамтран шалгасан. За тэгээд одоо 2000 одоо тун удахгүй 3 дахь удаагийн хамтран шалгах ажил эхлэх гэж байгаа. За тэр нь юу гэсэн үг юм? Яг газар дээр нь очоод эн чинь байгалал эм чинь хилийн урт өөрчлөгдөн, хилийн одоо байгалийн хөрсний нуралт усны одоо голдролоор хилийн шугам өөрчлөгддөг. Тийм учраас 20 жил тутамд бас газар дээр нь шалгадаг. Хилийн багныг засварлах, хил дамнсан одоо байгууламжуудыг одоо татан авах гэдэг ч юм уу. За мэдээж нэг хилийн торын асуудал гэдэг ингээд ер нь хилийн харилцааны олон улсын эрх зүйнд энэ хилийн харилцаа, хил судлал гэдэг шинэ ойлголт бий болоод одоо энэ 1990-ад оны сүүлчээс энэ бол том хил судлал гэсэн бүр шинжлэх ухаан болоод явж байна. Тэгэхээр GPS байгаа нөхцөлд сансраас координат шалгаж тогтоож байгаа нөхцөлд энийг хийх нь бүр амар болж байгаа гэж. Тэгээ техник технологийн дэвшил хаад илүү наривчл их ойртол маш найрч. Одоо жишээ нь сонирхолоход одоо анхны хилийн гэрээ, анхны хилийн уртаас одоо 62 оноос одоо 2002 он шүү дээ тий. Хилийн урт нь ч бараг 37 км уртсан ч үлээ тийм шүү дээ. Уртсан. За тийм хэмжээнд мэдээж уул нууруудынхаа толгодыг яа тооцсон. Усны үер ус гэдэг ингээд. Буур нууртай холбоотой ямар нэг онцлог юм байна. Буур нуурынхаа бид нар чи голоор нь хилээд татдаг юм байна шүү дээ. Голоор ихээс илүү буур нуурыг хуваавал 90% нь Монгол улсын нутагт, 10% нь одоо бүгд найрамд хятад улсын нутагт байдаг 31 км урт усан хил байгаа. Тэр зураасыг бол одоо давхар шалгадаг уу тий? Мэдээж. Тэгээд ер нь Монгол Хятадын хилж усан хил цөнгөө байгаа л да. Энд чинь Шарилжийн гол, Булган гол гэл ингээд цөн хэрлэн гол гэл усан хилүүд Монгол Хятадын хил дээр байгаа. За. Тэгээд зөвхөн ингээд харагдж байгаа усаас гадна нөгөө голын сайр үер усны явдаг энэ хуурай сайр гэх мэтээр бас ер нь Монгол Хятадын хилийг тогтоосон үндсэн зарчим нь бол уул нуурын оройгоор усны голдролоор гэсэн үндсэн дэлхий дээр байдаг хил тогтоодог нэг 12 төрлийн зарчмын энэ хэсгийг бол илүү нөө хуурай газрын хилийг тогтооход дөхөм гэж үзэж учраас энийг авч явсан. За ингээд Монгол улс бүгд найрамд хятад улсын хооронд энэ дэлхийн том найрамдлын тийм цаг үе байлаа. Сүүл тэр тасарсаа Орос хятадын мөргөлдөөнөөс болоо тийм ээ. Тэр хооронд ямар хугацаа эхэлж байгаа. Тэр хооронд бүгд найрамд хятад улс Монгол улсад ямар Улаанбаатар хотод ер нь Монгол улс орон даяар ямар
барилга байгууламж барьж өгсөн бэ? Тэр тухай ярьж өгөөс. 1952 онд Монгол Ардын хувьсгалт намын 12 дугаар их хурал хуралдсан. Энэ их хуралд намын бүгд найрамд хятадруулсан намын туу хорооны гишүүн, ерөнхий сайдын орлогч Улаанхүү Хятадын коммунист намын төлөөлөгчдийг ахлан оролцсон. Өвөр Монгол хүн байсан тий. За тэгээд тэр үеэс эхлээд Монгол улсын талаас цөөнгүй удаагийн албан ёсны саналуудыг цөөнгүй тавьж эхэлсэн. Хамгийн анх бүр дипломат харилцаа тогтоогоод манай элчин сайд очсноос эхлээд Хятадын тал тавьсан. Гэхдээ Хятад улсад бол боломж байгаагүй. Бидэнд ажиллах хүчний дэмжлэг үзүүлээч гэсэн. За тэгээд 52 оны саяын ярьсан энэ Улаанхүү ерөнхий сайдын орлогчийн айлчлалын үеэр бол хоёр улсын засгийн газрын төвшөнд энийг нэлээд албан ёсны төвшөнд яриад. Ягаад гэвэл бид 20 дугаар дайны дараа энэ 20 дугаар зууны 2 дугаар хагасны ихэд бид Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, их бүтээн байгуулалт, хөдөө орон нутгийн энэ нэгдэл сангийн аж ахуй байгуулах энэ яг бүтээн байгуулалт 90 цаг үед ирэхэд бидэнд мэрэгжилтэй ажиллах хүчин үнэхээр дутмаг байлаа. Бидний хүн ам үндсэндээ 1 сая ч болоогүй. Бид 62 онд л 1 сая иргэдтэй болсон. Мэрэгжилтэй хүн бол. Тийм учраас Хятадын талаас ажиллах хүч авах санал тавьсан. За тэгээ энэ ингээд хойшлоо энэ хилцээр явсаар байгаад үндсэндээ 1955 онд энэ эцлийн шийдэгдэж Хятадын талаас ажиллах хүчин иргэсэн. За яг үүнтэй үйл яг үүнийг зэрэгцээд Хятадын талаас Монгол улсын бүгд найрамдсан Монгол Ард улсын социалист бүтээн байгуулалтанд гээд 100 сая рублийн буцалтгүй 160 сая рублийн буцалтгүй тусламж 200 сая рублийн хөнгөлтэй зээл, нэн хөнгөлтэй зээлийг олгосон. За энэ их мөнгийг бид тухайн үе улсын төсвөөс давсан шухаа ийм их мөнгийг яаж захиран зарцуулах вэ гэдээ бид олонтоо манай намын тууран дээр засгийн газар дээр зөндөө ярилцаж үзээд за ер нь бид барилга бүтээн байгуулалтын салбарт ажиллая гэвч хүн дутмаг байгаа учраас дахиад Хятадын талтай энэ хэлцээ хийгдэж ингээд 1955-аас 1965 оны хооронд за 64 оны хооронд 9 жилийн хугацаанд давхурцсан тоогоор 23,000 орчим ажилтан за тэдгээрийн арга ирнэ 6,000 орчим хүн Хятад улсад ирж Монгол улсын 18 аймаг 105 орчим суманд за тэгээд мэдээж ихэнх хэсэг нь бол Улаанбаатар хотод төвлөрч энэ Улаанбаатар хотын өнөөгийн хотын төвийн бүтээн байгуулалтыг гардан гүйцэтгсэн хүмүүс бол тухайн үеийн Хятад ажилчид. Хятад ажилчид Монгол улсын энэ социалист бүтээн байгуулалтын 90 үед ажиллахаар ирэхдээ хоёр улсын засгийн газрын хэлцээрийн дагуу ирээд Хятад улсад 3 жилийн хугацаагаар ирж ажилладаг байж үнэндээ бид бас мэрэгжилтэй барилга барьдаг хүн үнэн ховор байснаа бид тэр үед хүлээн зөвшөөрсөн. Одоо ч гэсэн бид бас энийг бас энэ мэрэгжилтэй болсон хүчнүүд бол 1970-аад он хүртэл үнэхээр дутмаг байлаа. За энэ бүтээн байгуулалт явцад одоо ингээд яг миний судалж одоо яг миний толгойд байгаа 8 цагарын объектыг 8 цагарын ширхэг байшинг Хятад улс барьсан байгаа байхгүй. Одоо жишээ нь та бидний сайн мэддэг 120 гэдэг чинь бол яагаад 120 мянгат вэ гэсэн бэхээр 120 мянган метр квадрат талбайг барилгажуулах төсөл тэгээд 120 мянгат гэсэн нэр. Тэгээд нэгээс 22 дугаар барих. Өөрөөр ингээд энд 22 объект байна гэсэн үг. Гэх мэт ийм олон энэ Баянгол цошд буудал тэрний орчин байгаа байшин дараагийнх нь 220 мянгат гэдэг. За тэр нь ямар учиртай? Энийг оноос эхэлсэн. Энийг 1961 оноос эхлээд 64 онд хүртэл яваад энэ шиллээд зарим барилгуудыг шиллээд явсан. 120 мянгатыг л бүрэн ашиглалтанд оруулаад 61-ээс 64 он. Тий 220 мянгатыг бол. За тэгээд 220 мянган метр квадрат талбайг барилгажуулна гэдэг хэдийн барилгажуулсан. Энийг бол дутуу явсан. Гэхдээ ихэнх барилгууд одоо та бидний мэддэг одоо юу гэдэг Улаанбаатар жошт буудлын ихтлгүүр, инх тайвны гүүр гэдэг ер нь Улаанбаатар хотын үндсэн энэ хэсгийг бол Хятад барилгачид барьсан. Их тэнгэрийн дээд талын тэр барилгаас эхлээ Улаанбаатар хотод үндсэндээ одоо сүүлийн 2010 оноос өмнөх 8 гүүрний 7-ыг нь Хятад барьсан байдаг ч юм уу. За тэгээд олон замууд байна. Энэ Улаанбаатар хотын сүлжээ замууд үндсэндээ Хятад баригдсан. За Улаанбаатар налахын зам байна тий. 63 оны зам. За тэгээд энэ олон хөдөөний сангийн аж ахуйнуудыг Хятад их олноор барьсан байна. Усчуулах систем хар хоринд байсан тий. Тий. Усан цахилгаан станц. Тий. Усан цахилгаан станц энэ 59-оос 58-аас 60 онд баригдаж энэ усан цахилгаан станцын нээлтийн ёслолд тухайн улсын ерөнхий сайд Жон Лай бичлэн оролцож манай Моломжимс дараа Цэдэн Болдраг нар бичлэн оролцож Хятад улсын засгийн газрын тэргүүн
Монгол улсад айлчлалаа цорын ганц удаа хөдөө явж хөдөө орон нутагт очиж хамгийн урт айлчил гэж болно 5 хоног айлчилсан. Тэгээ энэ айлчлалын үеэр 60 оны 6 дугаар сарын 1-нд Монгол Хятадын найрамдал харилцан тусалцах гэрээ гэж байгуулагдсан. Энэ бол том гэрээ. Хоёр улсын суур гэрээ. Тэгээ энийг 1994 онд шинчилж Липен дарга айлчлалээр шинчилсэн байна. Тэгэхээр энэ барилга бүтээн байгуулалтын үйл явц бол за мэдээж дэд үтсийн хийгээд энэ олон том аж үйлдвэрийн одоо жишээ нь шуун папрыг бол ийм том цогц барилга бүтээн байгуулалтаас гадна сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв, уурын зуух, тижээлийн үйлдвэр, тижээлийн байр гэдэг ингээд орон сууцтай ажилладаг аж үйлдвэрийн парк. Энэ бол яг паркийн хэлбэрээр баригдсан. Шуун фабрик. За тэгээ шилний үйлдвэр, шаазанварын үйлдвэр, нэхэмлийн үйлдвэр гэдэг 1200 ажилчинтай маш том үйлдвэр ажиллаж байлаа тий. 300 гаруй ажилчдыг энэ Шанхайд одоо мэргэжлийн сургалтанд сургаад ирсэн гэдэг ч юм уу. За тэгээ манай энэ 3-аас 24 дугаар сургуулиудыг хятад барьсан. 3 дугаар сургуулиас аваад 24 дугаар сургуулиудыг ч юм уу. За хөдөө орон нутгийн маш олон соёлын төвүүд байна. Адилхан энэ загвар хийцтэй. Дээр ийм гурвалжийн зузаан хамтай. Энэ олон барилга байгууламжуудыг хятад ажилчид мэдээж монголчууд хамтарч барилдсан байгаа. Ер нь хоёр улсын саяын миний хэлдэг хөнгөлтэй зээл. За тэгээд энэ буцлагын тусламжийн хүрээнд баригдсан. Тэгээд энэ төслүүд бол жишээ нь Сүхбаатар хотод байгаа шүдэн зэний үйлдвэр, модны панерийн үйлдвэр, за одоо спиртийн үйлдвэр гэдэг ч юм уу тий. За тэгээд одоо энэ толгойтын буюу бидний одоо 2 гэдэг тухайн толгойтын цэцлэгээ станц, энэ Баян шуунд байгаа одоо найрамдлагад хоосхны үйлдвэр, Доронтын цэцлэгээ станц, Зүүн хурагийн цэцлэгээ станц гэдэг ингээд тухайн үеийн барилга, дэд үтц, иргэний барилга, за дээрэс нь энэ аж үйлдвэр жилтийн эхний үеийн тэр барилга байгууламжуудыг бол яхахгүй хятад ажилчдын гараар гар бичлэг олцсон. Бүтээн байгуулалтыгээд ингээд найрамдлал харамтай ажиллагаатай ингээд явж исэн чинь за энэ бүхэнгийн зогс. Яагаад? Тухайн үеийн дэлхийн геополитикийн том өөрчлөлт явагдсан үе бол мэдээж 62-оос 64 он. Түрүү би энэ хөлийн тухай яриандаа бас нэг зүйлийг нэмээд тодруулахад Монгол Хятадын хөлийн гэрээг амжилттай байгуулах нэг том гадаад хүчин зүйл бол тухайн үеийн 62 оны 9-р сар 10-р сард өрнөсөн энтгэг Хятадын хөлийн маргаан. Хил дээр болсон тэр мөргөлдөөний зүйл бол Хятад улсыг энэ гэрээг яарвчлах ёстой юм байна гэдгийг том мессеж өгсөн. Хятад улс дайны дэлхийд энх тайвныг эрхэмлдэг хөрш улсуудтайгаан хөлийн одоо маргаан мэтгэлцээнгүй гэдгийг батлах нэг чухал зүйл бол энэ хүлээгж байсан. Монголтой хийж байгаа хөлийн гэрээг яарвчлаа байгуулъя гэсэн. Тэгээ зарим тал дээр харилцсан буулт хийгээд энэ бол Монгол улсын хөлийн гэрээ амжилттай байгуулах тийм үүлэн чөлөөний хугацааг л ашиглаж чадсан. Хэрвээ тэр үед байгуулагддаг байсан бол энэ хэдий хүртэл үргэлжлэхийг өстой таашгүй. Тэр ялангуяа энэ хөлийн одоогийн энэ хөлийн ойролцоо байгаа нутгийн хүмүүс чинь цааш наашаага яваад тэр чинь манай малын бэлчээрийн тим гэдэг ингээд өвөр Монголын хооронд ингээд зөндөө олон айл гэрүүч нь аль нь мэдэгдэхгүй болцсон байсан байх. Тэгээ ер нь эртнээсээ манай нүүдэлчин хүмүүсүүдийн хөлийн хил хязгаар гэдэг ойлголт их тийм юу гэдэг хөлийн овоо за эсвэл ингээ ус цэцэг буюу худгаараа ингэж хэмждэг байсан. Тэгээд хөлийн овоог баримтлаад Монгол Хятадын хооронд энэ Манжчин гүрний үед байсан 10 өрн Монголыг тусгааруулж ирсэн нэг хөлийн 30 гаруй овоог болвол үндэслээд энэ өмнө талын тал хээрийнхээ бүсийг ингээд хөлийн тогтоогоо явчихангуут нөгөө мал нь эсвэл мал ах энэ улирлаас шалтгаалаа наан цаана орох тийм зүйлс бол маш олон тийм кейсүүд бол зөндөө байх. За хоёул эргээд яагаад харилцаа муудсан бэ? Хэдэн оноос юунаас гэлсэн бэ гэдэг рүү оръё. 62 оны 12 сарын 26-нд гэрээ байгуулаад 63 оны 1 сард өрмийн дулсан энэ олон улсын коммунист социалист ажилчны намын хурал дээрээс эхлээл энэ хоёр улсын хэсэл хоёр намын үзэл онолын хоорондын ийм байр суурь зөрж эхэлсэн. Орос Хятадын коммунистнуудын хооронд. Тий. За тэгээд энэ үйл явдал 64 онд эрс хүйтрэлт явсан. За тэгээд тухайн үед манай нам төрийн удирдлага шийдвэр гаргаж өөрөөр хэлбэл хуучин хийж байсан төслүүдийг зогсоонд шин төсөл авахгүй. Энэ дээр нэг яг зарчмын саналын зөрүү юу байсан бэ? Өрмийн болсон комментэрний хурлуу. Тий. Комментэрнийхээс үлгүй. Коммунист социалист ажилчны намын хурал гэдэг. Энэ дээр яасан. Тэгээ зарчмын том зөрүү бол мэдээж зөвлөлт холбоот улсад шинээр гарсан удирдлага 1964 онд гарсан Брежнев даргатай Хятадын коммунист намаас за эвлэрлийг хэрэгжүүл, эвлэрлийг хийя. Энэ ер нь нэг
энэ коммунизмын үзлийг одоо социалист үзлийг засварлах гэсэн нэг шовны ревизионист гэсэн нэг ийм үзэл байгаад байна гэсэн энэ шалтгааны улмаас энэ 64 оны октябрь хувьсгалын 67 жилийн хойд энэ тухайлан ажил олгож хятадын ерөнхий сайд очиж айлчилж. За тэгээд хоёр намын хооронд яриа хэлцээ хийгдсэн боловч амжилтанд хүрээгүй. За тэгээд зөвлөлт хятадын энэ зөрчилдөө үүссэн яг үүнийг дагаад 64 оны сүүлч ихэд Монгол Ард Хувьсгал намын туугаар оны шийдвэр гаргаад засгийн газрын шийдвэр гаргаад энд ажиллаж байсан ажилчдыг буцаах, нэмж гэрээ байгуулахгүй, шинэ ажилчид авахгүй, төслүүдийг шууд зогсоох, нэмж шинэ төсөл хэрэгжүүлэхгүй ийм том шийдвэр гаргаад тухайн жилдээ багтаад бараг 8000 орчим хүмүүсүүд буцсан. Тэгээд нэг цөөхөн хүн үлдсээр байгаад 68 он төр бас нэг хүрдэг. Тэр нь бол бараг 10 дотор. Гэтэ яг одоо хоёул энийг ярихдаа бас энэ Монгол улсад болж байгаа үйл явдлууд дээр хамгийн том нөлөө үзүүлж исэн тийм шүхэр маягийн нөлөө юм болохоор Хятад Оросын коммунист намуудын хооронд хамтын ажиллагааны сайхан цаганд дарж исэн үү, саар цаганд дарж исэн үү гэдэгтэй бас бүр эхнээсээ холбоотой гэдгийг би тооцох хэрэгтэй шүү дээ. Жишээлбэл юу Сталины үед чинь одоо Хятадыг төмөр замаа тавина гэдэг одоо Монголын дундуур төмөр зам тавьсан. Чи заавал Монголд зориуд тавиагүй төмөр зам шүү дээ. Монгол Орос Хятад хоёрыг холбохын тулд Монголоор гарч байгаа. Тийм энэ жил бол Монгол Хятадын хоорондын төмөр замын харилцааны 70 жил. Энэ социализмын 90 үед ч тэр саяын таны хэлдэг харилцаа саарсан үед ч тэр өнөөгийн энэ Монгол улс шинэ 90 зууны үед ч Монгол улсын эдийн засгийг нуруундаа авч явж байгаа маш том байгууламж. Тэгэхээр социализм энэ таны харилцаа саарсан 60-аас 64-өөс 90 оны хооронд ч гэсэн энэ төмөр замын харилцаа зогсоогүй. Тэгээ хэдийгээр ингээд шинэ ажилчид шинэ хүмүүсүүд ирээгүй ч гэсэн хуучин төслүүдэн зогсоогоод ингээд 64 он гэхэд ер нь хоёр улс энэ хийгдсэн бүтээн байгуулалтын ажил бол үндсэндээ ихэнхэн зогсон байдалд ороод явсан. Тэгэхдээ энэ 10 жилийн хугацаанд одоо юу гэдгийг гарт баригдаж нүдэнд үзэхээс маш том бүтээн байгуулалт бол хийгдсэнийг бол одоо бид маш олон хүмүүсүүд нэг тэр болгон мэддэггүй байсан юм байлээ. 2019 онд би энэ талаар нэг том гэрэл зургийн үзэсгэлэн гэрэл зургийн ном хийгээд маш олон хүмүүсүүд эн чинь манай бидний өвөө эмээгээс 3 үеэр амьдарч байсан байшин барилга маань ийм учиртай байсан юм уу гэдэг талаар тийм мэдээд бас нэг өөр нэг хүчин зүйл нь Хятад Монголын харилцаа ингээд сайжраад Монголд энэ Хятад зөндөө олон байшин бариад ингээд яриад явах их үеэр зөөлмөл авж хагаад тэгээ 64 оноос хойш бид нар манай улсын төр засаг юм шиг байгаа. Миний таамаг л Оросуудтай асуудал тавихтаа Хятад бидэрт ийм юм барьж хийж өгдөө, орон сууцсан үйлдвэрлэл хүчин чадал. Тэгээд та нар юу хийх вэ гэсэн маягтайгаар яригдсан уу? Тим юм байна уу? Тэрнээс болоод ч юм уу энэ олон том хороолуудыг сүүл Оросууд барьлаа шүү дээ. Тэгэхдээ энэ ер нь Зөвлөлт улс Монгол улсын хооронд 21 оноос гэж тооцвол тий. Ер нь 1960-аад он хүртэл тухайлбал одоо Микион 56-онд ирлээ шүү дээ. Тэр хүртэл бол цэрэг батлан хамгааллын харилцаа байж аж үйлдвэрийн барилгад идэвхжсэн том харилцаа байгаагүй. Тухайн үеийн Зөвлөлт улсын одоо коммунист маань онтоор нарийн бичгийн дарга ерөнхий сайдын 1-р орлогч гадаад худалдааны яамны сайд Микион ирээд маш их сэтгэл дундуур байгаа илэрхийлж юу бол энэ 56 яагаад энд ийм зөвлөлтийн барилга байгууламж баригдахгүй байна гэж. Яагаад гэвэл тэр болгон Монгол улсад өрнөж байгаа үйл явдлыг Зөвлөлт улсын коммунист намын дээд түвшинд мэдээлдэггүй, муу мэдээлдэг байсан. Энэ бол нэг шалтгаан болж. За дээрэс нь энэ харилцаа саарсны дараа 68 онд энэ юуны сансрын хэсэг хамгийн ихэнд баригдчих орон сууцны зөвлөлтийн барилга байгууламжууд. Өөрөөр хэлбэл 60-аас 70 онд тийм ч сайн байсан энэ харилцаа юуны зөвлөлтийн барилга байгууламжууд сайн баригдаагүй. Тэгээд 71 онд энэ 12 аймгийн төвүүдэд 1-р 10 жилийн сургууль байгуулагдаад адилхан нэг зургаар нэг шар өнгөтэй 3 давхар. За ингээд зөвлөлтийн энэ барилга трестүүд олноор одоо ингээд сот 1 2 гэж орж ирээд тэгээд энэ хорооллын барилгууд бол үндсэндээ 70-аас 80 оны хооронд зөвлөлтийн барилга байгууламжууд Монгол орон даяар зөвлөлт Улаанбаатарт бол олноо баригддаг. Тэгээд юу гэдэг энгийн үгээр тайлбарлал Улаанбаатар хотын 90 оноос өмнөх хэсгийг ингээд хувьчлаад хуваад үзвэл 50% нь бол зөвлөлтийн барилга трест зөвлөлт Монголын барилгачид барьж. За нэг 25 орчим хувийн нь бол хятадууд барьж. 10% нь дахиад зөвлөлтийн бусад социалист орнууд Урмын, Унгар, аюу гэдгийг арчилсан Герман гэдэг ч юм уу, Югослав гэдэг ч юм уу ингээд бид нар өөрсдөө юуг нь өрсөн бэ гэдэг асуулт гарна. Тэгээ бид нар ч нэг социализм барьж байгуулж байгаа гэсэн нэг социализмыг барьж байсан. Өнөө цагт бол бид нөгөө хөшөө эсвэл сурга их сайн барьж байгаа гэдэг байгаа шүү. Тэгэхээр ингээд харилцаа ингээд дээшлээ доошлол ингээд явж байгаад за ингээд соёлын хувьсгал гарсан. 60-аад оны эцсээс
66 оноос хойш 76 10 жилийн хугацаанд. За энэ хугацаанд бол Монгол Хятадын харилцаа бол маш тааруу болсон. Нөгөө соёлын хувьсгалын тэр хүүхдүүд чинь манай элчин сайдын ямар орж ирээ. Тийм үү? Манай элчин сайдын тэрийг дайлгсан тал байгаа тийм ээ. Тэгээ нөгөө улаан хамгаалагчид гэсэн тэр нөгөө жагсагчид гэхүү тийм хүмүүсүүдийн ийм гудамжаар жагсахад нөгөө элчин сайдын яамдууд ойрхон учраас тийм алдагд өртсөн зүйл байдаг. Хязгаанаас бусаад харилцаа сайжирсан юм. Тэгээ ер нь 1983 онд Монголын биеийн тамир спортын улсын хорооны шийдвэрээр Монголын чөлөө түүхийн баг Хятад, Өвөр Монголд болон Бээжинд нөхөрсөг тоглолт, нөхөрсөг тэмцээн зохион байгуулж байна. 84 онд зөвлөлтийн чөлөөт баг Монголд ирээд Эрдэнэтэд зочилж, энэ бол тийм харилцааг дулааруул зөөлрүүлсэн ийм үйл явдал болж. За үүний дараа 84 онд манай ардын дүүжгийн чуулга явж. За ингээд хоёр талын хоорондын энэ харилцааны тийм дулаарлал, ойртолт бол ийм ардын дипломатын хэмжээнд яваад, за ингээд 1900 зөвлөлтөд төр засгийн өөрчлөлт байгуулалт хийгдэж, за зөвлөлтийн гадаад явдлын яамд гарсан өөрчлөлт, тухайлбал одоо шинэ сайд Шеварднадзигийн 90 үеэс эхэлж энэ Монгол зөвлөлтийн харилцаанд өнөө зөвлөлтийн зүгээс тавьж исэн контролууд нэлээд харьцангуй сулраад, за ингээд анхны айлчлалууд 1988 онд Гомсрон сайдын 89 онд Гомсрон сайд Хятадын талаас тухайн Хятадын гадаад яамны сайдын харилцан айлчлалууд 89 онуудад хийгдэж. Энэ бол ингээд ийм харилцаа энэ дээр яг тодруулж хийхсвэл бол манай урд хил дээр Оросууд цэргүүд аваачсан байсан. Тэгээ 79 оны үед тийм. Тэгээ Хятадууд ягаад таар цэргүүд энэ цэргүүд аваа гэдэг яриа дандаа гардаг байсан. Тэгээ ер нь зөвлөлт Хятадын харилцааг одоо хэвийн болгох 3 чухал одоо шалтгааны нэг бол Монгол байж. Афганистаны асуудал, Камбожийн асуудал, Монголын асуудал. За тэгээд энэ Горбачов бол Владивостокт 86 онд ч үлээ. Ер нь 87 онд, 87 оны хөрчлөө Владивостокт усны олон улсын хурал дээр үүнийг илэрхийлчихсэн байсан. Тэгээд зөвлөлтөөс цэргүүд ингээд багаар 80 зөвлөлтийн цэргүүдийн Монголоос хичнээн хэмжээний цэрэг. Тэр нь давхарсан доогоор 100 мянган орчим цэрэг байсан гэж ярьдаг шүү дээ. 100 мянган цэрэг. Тэгээд цэргийн тэгийг дүүрэн байлаа шүү дээ. Тийм шүү дээ. Одоо маш олон цэрэг. Одоо хүртэл мөрөн байгаа шүү дээ. Ингээд татагдаж явсаар байгаад 88 он гэхэд ер нь нэлээд татагдаад явсан. Тэгээд Хятад Оросын харилцааг сайжрахад том нөлөө үзүүлсэн юм нь бол тэр. Тэгээд энэ хоёр том улсын харилцаа сайжрахаар манайхаас тэр дотор нь бас ажиллаад сайжруулж байна. Манайх бол ингээд эхлээд ардын дипломатын шугамар, за түүнийхээ дараа ингээд энэ улс төрийн шийдлүүд бол 88, 89 онуудад явагдаад, за тэгээд энэ үед нөгөө Монгол улсын өөрийн нийгмийн байгууллага өөрчлөл 90 оноос эхлэх нь бол хоёр улсын харилцааг өөрчлөх 1989 онд болсон бүгд найрамд Хятад улс байгуулагдсны одоо 89 он гэдэг чинь үндсэндээ 40 жилийн ойн том арга хэмжээндээр хамгийн анх тухайн холбооны яамны сайд Баатар гэдэг хүн бүгд найрамд Монгол ард улсын засгийн газрын бүрэн эрхлүүлэгчийн статустайгаар очиж тэр эндэрт гараад Дэн Сяопинтай гар барьсан. За энэ бол хоёр улсын төр засгийн түвшний хамгийн дээд түвшний буюу 1964 оны Лусан даргын айлчлалаас хойш одоо үндсэндээ 25 жилийн дараа гэж дахиж гар барьсан энэ түүхэн үйл явдал. Өнөөдөр биш үү те. Одоо давхарсан тоогоор гэдэгдээ манайд одоо Хятадд бэлдэж байгаа боловсон хүчин ирж байгаа хүмүүс. Тэгээ сүүлийн үед Хятадаас манайх руу олон хүмүүс сурж байгаа. Энэтэй холбоотой тоо баримтууд энэний үр дагавар юу байгааг та яаж харж байна? 23 оны үеэр давхарсан тоогоор Монгол улсын 2.2 сая иргэд Хятад руу зорчлоо. Хятадаас нэг 180 орчим мянган иргэд Монгол улс руу харилцан зорчиж байна. Хоёр улсын нийгэм эдийн ялангуяа эдийн засгийн харилцаанд чухал зүйл бол энэ иргэдийн хоорондын харилцан зөрчилт. 90 оноос хойш бид ийм Монгол улсын иргэд Хятад руу визгүй зорчиж байгаа. Хятад улсын иргэд бол Монгол визтэй зорчиж байгаа. Гэхдээ энэ визнээс үл шалтгаалаа хоёр улсын энэ бизнесийн харилцаа маш сайн. Визгүй гэдгийг Хятадын иргэдийг визгүй байлгая гэдгийг хэн хэлж байгаа? Яаж тохирсон? Визтэй байлгаа гэдэг үү? Тий. Манай холгой визгүй байна гэдэг. Тэр бол тухайн үеийн 1990 оны л одоо үйл явдал 89 оноос эхэлсэн энэ шийдэл юм билээ. Маш чухал шийдэл явсан. Гомсрон айлчлалын. Тий, тэр үеэр хийгдсэн ажиллаа. Тэгээд энэ саяын таны энэ хоёр улсын харилцаанд
худалдаа эдийн засгийн харилцаа нэн чухал. Үндсэндээ одоо энэ жил гэхэд бид 18 тэрбум долларт хүрлээ. Өнгөрсөн 24 оноос нэг бага зэрэг буурсан байна тий. Хоёр улсын Монгол улсын 27 тэрбум долларын худалдааны эргэлтэнд 18 тэрбум доллар бол Хятад улстай хийж байгаа худалдаа байна. За худалдаа эдийн засгийн харилцаанаас гадна бидний хооронд энэ боловсролын салбарын хамтын ажиллагаа сая та дурдлаа. Монгол улсын нэг 8000 орчим иргэд Хятад улсад сурж байна. За яг одоо үзэгчид сонирхолтой юм бол Хятад улсын 3600 орчим иргэд Монгол улсын ихтэй сургуулиудад сурж байна. Ихэнх нь агсан түвшний буюу бакалавр, магистр, докторийн түвшинд сурж байна. За энэ хоёр улсын иргэд харилцан суралцж байна гэдэг бол нэг талаараа нийгмийн харилцааг ойртуулах, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, дээрээс нь үнэн бодит мэдээллийг одоо энэ сошиал ертөнцийн энэ платформоор дамжуулж харилцан нэгэндээ мэдээлэл өгөхөд их чухал үйл зүйл харилцаа гэж үзэж байгаа. Хятад улсад ихтэй сургууль сурсан миний одоо иймэрхүү над шиг иймэрхүү хүмүүс бол ингээд 100000 гаруй байна. Одоо Монгол Хятад хэл сурж байгаагаагаа нийлүүлээд ингээд явхаар Монгол Хятад хэл мэддэг, Хятадаар ярьдаг, сайн муу сурахаас үл шалтгаалаад үзнэ 30000 орчим хүн байна. За дээрээс нь Монгол Хятадын харилцаанд энэ боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа энэ тэтгэлэгт болон за хуваарьан сурж байгаа иргэд Монгол улсаас Хятад улсад энэ сая 8000 орчим иргэдийн цөөнгүй хувь нь бол мэдээ тэтгэлгээр сурч байгаа. Тэгэхээр бид төр засгийн зүгээс энэ Хятад улсад сурж байгаа иргэдийн аль болох өндөр технологи шингэсэн далайн эргийн орчин үеийн тэр хэмэл оюун ухаан, дата сайенсийн мэрэгжил рүү ойртуулж байгалийн шинжилгээ ухааны инженерчлэлийн чиглэлийн сургуулиудад тийм төрийн бодлогоор бэлдэх зүй ёсны шаардлага тулгараад иргэд ч гэсэн хүүхдээ явуулахдаа тэр хамгийн орчин үеийн сурахаар явуулахгүй бол тэ түүхэн Хятад улс нийгмийнхаа шинжилгээ ухааны технологийн салбарт эх 5 жилд хамгийн их хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ энэ удахгүй одоо 3 дугаар сар зарлах 15 дугаар тамжилын төлөвлөгөөнд бас дурдаад явчихна. Ялангуяа химэл оюун ухааны тархаж байгаа энэ нөхцөл Хятадын дэлхийн тэргүүлж байгаа салбаруудын их сургуулиуд сураач гэж хэлж штэ тийм ээ. Тэгээ хараа юу тодорхой биш. Надад ингээд харагдаад ирэхээр Хятад улсад Монголын тухай мэдээлэл бага байна. За мэдээ дэлхийн том гүрэн болохоор жижиг гүрнийг орхидог юм уу? За ямар ч гэсэн бага байна гэж харж байгаа. Тэгэхээр энд сурж байгаа тэр Хятад оюутнуудын мэдээлэл ямар ч л гэсэн бодиттой мэдээлэл очиж байгаа. Одоо Хятадын сошиал ертөнцид Монгол сурж байгаа энэ Хятад оюутнуудын хийж байгаа тэр инфлюенсерийн буюу тэр хийж байгаа контентууд нь маш сайн хүрдэг юм байна. Одоо Монголд ирж байгаа жуулчид групп жуулчид ирчээд Монголын жуулчны компаниас өгсөн хөтөлбөрөөс гадна нэхэд энд нэг юм сайн хуушууртай газар Суйсын хажууд байдаг гинэ. Би энийг энд инфлюенсерийн юунаас үзсэн юм аа гэд ингээд тэр бол Монголын талаарх мэдээллийг албан ёсноос гадна албан бус энэ сошиал суугаар ингэж таниулж байгаа нь бол бидэнд бол боломж мэд. Энэ Хятадын том зах зээл дээр 1.4 тэр хүнтэй жил 100 сая хүн гадаад явж аялдаг энэ том оронд бид сошиал ертөнц бусад саяын хэлдэг энэ ардын дипломатын шугамар, мэдээж төр засгийн шугамар, аялал жуулчлалын өөрийн мэрэгжлийн шугамар ч гэсэн ингээд Монгол орныг сурталчлуул, Монгол орныг зорин ирэх жуулчид, Монгол оронтой танилцах хүмүүсийн тоо өсөн нэмэгдэхийн хэрээр энэ бүхэнд Монгол улсын эдийн засагт хувь нэмэр аялал жуулчлалын салбарт бас нэмэлт орлогод орж ирэх юм. За та хоёр их сонин юм түүхий хамарсан тоо баримттай сайхан ярилцлага боллоо. Мэдээж цаг хугацаа авч учраас одоо ингээд өндөрлөж байна. Ямар ч гэсэн бид нар ийм хоёр хөршийнхөө тухай бодиттой мэдээллийг авах, түүхээ мэдэх, энэ хоёр хөршийг ийм харилцсан, тэнцвэржүүлсэн маягаар бизнес дээр, эдийн засаг дээр, нийгэм соёлын харилцаан дээр байх хэрэгтэй гэж бодож явдаг. Тэгжээ бид нар ер нь амьдрын шүү дээ. Аль нэг нь нэвтрүүлчихгүй байхаар тийм ээ. Тэгээд нөгөө нэг юм нь одоо та сая ярьж штэ. Хятадд ийм олон оюутан сурч байна. Оросд тийм оюутан сурахгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хоёрын хоорондох энэ соёлынхоо энэ аягүй олон хүн орос хэл мэддэг байж одоо хүмүүс сурахгүй байна тий. Энэ балансыг барихад л чухал юм уу гэж харж байгаа. Тэгээд та Хятадын талыг нэлээд сайн ярьлаа. Тэгээд та бол одоо манай Хятад хэл дээр бүх дарга нарын орчуулгыг хийдэг ганц синхроны орчуулагч хэцүү ажил. Тэгээд одоо энэ ажилд нь амжилт хүсье. Маш чухал ажил байна гэж харж байгаа. Мөн сүүлийн үе таны 7 хоногийн тойм энтрийг харж байгаа. Ийм бодиттой юм уншдаг мэддэг хүн ярих их таатай байдаг шүү. Баярлалаа. За баярлалаа. За. Де факто нэвтрүүлгийн зочноор Хятад судлаач, олон улс судлалын доктор,
Хорлоогийн Баатар хүү оролцлоо. King Tower Apartment. Богдуул цэцэрлэг түрээлэн төлдөх үзмжид харуулцтай. Дэлхийн шилдэг брэндүүдээр тоногдсон төвс хийцлэлтэй. Бүх төрлийн хэрэгцээг хангах хотхон доторх үйлчлэгийг зогслоосон King Tower Apartment. 6 дугаар ээлжийн орон сууцндаа та бүхнийг урьж байна.